За сайн байцгаана уу? Австралийн Сидней хотоос төрөө Энтази. Мози База подкастын 3 дугаар дугаар ийхүү эхэлж байна. Энэ удаагийн зочдыг та бүхэн хараад танилцуулах хараагүй Хэлүүл таньж байгаа хүмүүс. гэснээр өөрийгөө танилцуулж. За сайн ирцгээв үү? За сайн явж ирлээ. Өнөөдөр ирлээ. Тэгээд World Tour-ийн 2 дахь улс болсон Австрал улстай ирлээ. Тэгээд тоглолтыг сайхан зохион байгуулж байгаа тайдтай маш их баярлалаа. Тэгээд бид хэд маш сайхан баг болж явж байгаа. Хатагуудаа баярлалаа. Тэгээд Ахмадаа баярлалаа. Манай Ахмаа маань ажилтай болохоор ирж амжсангүй. Угаасаа нөгөө микрофон дөрөвхөн болохоор багтахгүй гай. За. Яг тэр үеийн чи яаж бодлоо. байгаа юм нэгийг авчихгүй байсан. Яг тэр үед ашгүй гэж бодсон. Айгуу гоё хүлээж авч ийн Австралиас бороо шороотой гоё өгтлээ. Гол нь нөгөө юу яаж ийн. Айгуу шахуу хуваартай явж ийн. Онгоцноос буугаад подкаст маргааш эвдлийнхэнд ярьслаа өгөн Тэгээд 7 news-ээр маргааш. Тэгээд амрангуудаа шууд 4-нд Perth тоглолт тэгэнгуудаа 5-нд Melbourne тэгэнгуудаа 6-нд Brisbane тоглолт тэгэнгуудаа 7-нд өжингуудаа 8-нд үрээр ниснэ гэж. Биш одоо энэ менсил юм шахуу хуваараар явдаг. Одоо энэ ч Монголын Jay-Z юм шүү. King чи юу? Биш ээ энд Jay-Z суу би чинь зүгээр хайп мэн шүү дээ. Би Чи хараа ястай чи Jay-Z юм шүү. Хоёр чи үйл төөгөө өглөөд цэцэ комеди явна гэдэг тим ярьсан түрүү. Чадна болно ямар ч асуудал байхгүй. Үгүй би юу яана би анхмагийн дуунуудыг дуулаад Тий. тэгээд цэцээ комеди хийгээд тэгээд Анхмаа үгэлэх юм. сюрпризлэг. Сюрприз энэ маш онцгой тоглолт болох нь байна. Урд хожид хаанч харагдаж байгаагүй тоглолт те. За. Цэцэгээр Монголд тоглолт. Яа бас аимшигтай том тайз үнэхээр амар тайзан дээр тэр жижигхэн хүн бас амар харагддаг юм шүү те. Тоглолт хэр болов? Янз юм болов? Тоглолт бол янзын болсон. Тэгтээ бүр нэг амар нэг стажны хахтал нь бол дүүргээгүй. Гэхдээ бол хахтал нь бол тоглолтыг бол хийсэн гэж өөрөө дүгнж байгаа. Тэгээд маш сайхан багтай ажилласан би арбагийн хамт олонтойгоо ажилласан. Дээрээс нь Бунжагагийн ахын маань хөгжим маань гарсан. Тэгээд Монголдо хамгийн анх удаа маш том лед 63 метрийн урт 16 метрийн өндөртэй. Тэгээ Бунжага ахын хөгжим Америкаас авсан Ямар брос гэдэг л. Cyber Brothers. Oh my gosh марччихээ. Супер нэст. Тэгээ ямар ч гэсэн бүрэн бүрэлдэхүүнээрээ жагаахын хөгжмийг бүрэн бүрэлдэхүүнээрээ гараад тэгээ тийм гоё тоглолт болсон. Тэгээ ямар ч байсан хэрвээ олон хүн цугласан бол тэр хүмүүс ийм тухтай байхгүй байсан юм шиг байна лээ. Тэгмүүд ямар ч нөгөө комплейн тий ийм хэрүүл урал байхгүй сайхан хүмүүс нойлн хангалттай байсан. Сайхан бүжгэлж чадсан, хөгжим гоё сонсогдсон. Тэгэл болоо. Тэгээ манай ууса тоглолт болгоны араас ингээл манайхан ч ингээл комплейнт шүү дээ. Ер нь цэцгийн тоглолтын дээр дараа нь ерөөсөө тийм болоогүй тий. Зодон зохион болоогүй. Тэгээд ер нь маш сайхан тоглолт болсон. Тэгээд ер нь тэрнээс юу ойлгож авсан бэ гэхлээр урд нь бол яг бас хит удаа гадаадд тоглож үзсэн. Тэгээд бас мяа газарч тоглож исэн. Тэгээд тайзгүй газар ширээн дээр гараад дуулж лээсэн. Тэнгүүт монголчууд ч нөгөө гадаад байгаа манай монголчууд хаана тоглож ийн гэдэг нь шууд мэддэг болсон. Эн чинь нөгөө тэр хамтлагийн тоглолт болсон газар. Тэгэхээр ийм газар очиж үзэхгүй гэдэг шиг. Тийм болохоор 9 сарын 16-нд анхмаа бит хоёр Сеул тоглосон. Тэгээд тэрэн дээр бол яг ийм том газар тоглоё. AC те халуун биш хөгжмийн гоё дуургыг гээд суперстарын одоо хамт олонтойгоо Сеулийн хамт олонтойгоо тоглолт хийгээд маш сайхан тоглолт болсон. Тэгээ одоо хоёр дахь нь бол тайдтайгаа хамт сууж байна. Яг ярихтаа л ярьсантай хэдүүлээ. Тэгээд тэр талаар ярина үстэй таа. Тий, одоо эн чинь бол ямар нэгэн BRB гэдэг том компани байхгүй. Энд чинь Боингийн жагаахын том хөгжим байхгүй. Энд чинь TP Entertainment л байгаа. TP Entertainment гэдэг нь манай өөрөө ч яаж юм л та. Гэхдээ манай нэг Монголд явж байгаа тоглолтууд айгүй гоё. Одоо хамтлаг дуучид маань нэг зөвхөн дуугаараа өрсөлдөх хийт дуу биш те.
саяны энэ өнгөрсөн зууны тоглолтуудыг ингээд бид нэг гадаад байгаа хүмүүс ингээд харж байгаа шүү дээ. Ямар олон тоглолт боллоо. Тэсэн чинь тэнд өрсөлдөж байгаа юмуд нь тайз, гэрэл, хөгжмөөр амар гоё өрсөлдөж байгаа мэрэгжлийн илүү гоё юу болоо. Тийм болж хэлж байгаа юм байлаа гэж өмнө нь бол тийм байсан л байх л та. Гэтэ энэ удаа арай жоохон том хэмжээгээр өрсөлдөж эхлэх байгаа юм болов уу гэж харагдсан шүү дээ. Ер нь Намайг байхад энэ хипхопын босго өндөр байна. энийг дуусаад би Зүгээр босгын бүр амар өсгсөн. Хэдэн дуу болсон? Би чинд 37 дуу болсон. Харин 16 цагаас эхэлсэн шүү дээ. 16 цагаас эхлээд явсараа цэцээ тайзан дээр яг цагтаа өөрөөр нэг бид чи ардааны хөтөлбөр зооцсон боош цагт. Яг 20 цаг 30 минутын тайзан дээр гарна гэсэн. Яг 20 цаг 30 минутанд гарсан. А дунд нь яг жоохон юм ярина гэж төлөвлөсөн юм шиг 23 цаг 50 минутанд солиод гисэн байсан. 23 цаг 45 минутанд солиод болсон. Тэнгууд нь хүүдээ дахиж нэг дуулсан тий. Угаасаа хүүдийг дуулуулах байсан. Тий. Хүүдийг одоо жишээлбэл яг тэр хэсгийг бид нар бол үзэж чадаагүй байхгүй юу? Жишээл одоо хүүд дээр чинь одоо юу гэдэг десант байгаа, цэлмэг байгаа, жи байгаа. Тэр хүмүүсийн бадгуудыг тэгэл болоо юу? Тэгэл болоо. Тэгээ үлдсэн ванкуш. Тийм. Тэр хүмүүсийн тийм цэцээ үйдэг өөрөө. тэг байдгүй шүү дээ хүүд дээр тий. Тэгэнгუთ яг энэ хүүд гэдэг дуу маань болохоор Ванкуш хамтлагийн 6 жилийн ойд зориулж гаргасан. Манай би Америкт байхад манай хийсэн дуу байхгүй юу? Ванкушийн дуу. Тэгэнгუთ тийм Ванкушийн дуу ер нь бол тэгэнгуთ бүх зүгтад юусэн нөхдөө сонсож гинөө энэ бол бидний хүүд гэдэг тахилттай. 4 такт төлөв 8 такт тэрийг явуулаад бүгд манай хамтлагийн 5 гишүүн тавуулаа ингээд дуулангууд яг 3 минут 5 секунд жилүү тийм шин дуу болж байгаа. Тэгээд шин найруулгатай шин аяын хийгээд тэгээд шин жилснээр нь дуулаад 2 удаа дуулсан байт юм. Одоо тэгвэл энэ хагасанд болох тоглолтын дээр магадгүй тэрийг ганцаараа дуулна гэж байх юм. Би байхгүй чи. Миний дуус хэсэг ч байхгүй. Надад хэмжээлээ дараад падлиж байхгүй. Зүгээр яг л тэр дуу тэр дуугма төгөө таахаар шууд зохиогоо шинээр үгүй тэр дуу тавиад би ам барил байжээ л та. Тийм байх. Болохгүй юм байхгүй тий. Тэгсээ гоё болсон. Ягаад тэгэхээр цэцгийн сайн тоглолтын дээр хөгжмийн найруулгыг бүр дахиад тусдаа продюсер хөгжмийн продюсер ажиллаад бүх найруулган дээр бас шинээр байсан байхгүй. Ягаад супер болсон. Ягаад тэгсэн бэ гингүүд боингийн жагаах одоо хэлж байгаа байхгүй. За ой миний хөгжим гоё лаг хөгжим байж болно. Чиний тавьж байгаа аянуу чин гачин байх юм бол 1000 лаг хөгжим байгаа. Наа чин дуурахгүй шүү гэд. Тэгээ бүх одоо 37 дуунуудаа манай boy soul гээд манай төвшөө дүү шинээр хийгээд бүгднийг яг тоглолтын зориулж ингэж дуургаад тэгээ одоо давчирсан одоо дуунууд маань болохоор чамруу би видеос руу явуулсан шүү дээ. Тэр чинь болохоор шинэ найруулгатай тийм хүүд мүүт чинь ихсэл мэгсэл бүгд шинэ найруулгатай шинээр гарч байгаа тийм байгаа. За манай төвөгийн хувьд уран бүтээл, комедиан, ажил төрөл комедига хийж байгаа яг тэгээд сүүлийн үед одоо 9 сарын 7-оос цэцгийн сухны үсийг явж байна. Тэгээ ханууга хайцсан. Өөрийнхөө сухны үсийг хайцсан. Тэгээ хүний сухны үсийг. За тэгээд бид хоёр чинь яг 200 мянган уртлын хөдлийн барьны хүүхдүүд тэгээд одоо хар багасаа л одоо тэр 200 гэдэг өмнөд өссөн. Тэгээд цэцгийн тоглолт 15 биш 10 нөгөөд чи нөгөө алдар зуртай тоглолт чи 19 оны крокусийн тоглолтыг би бас яг хөдөлгөж байгаад нөгөө оюутлогын онгоц хойшлох машлыг хийж чадаагүй. Энэ жил бол би бүр яг бэлдэж хөтлөн гэдэгтээ бол одоо бахархалтайгаар хөтлсөн. Тэгээд энэ чи мэдээж блогийн ажил тэнцээд гоё болж ивэл тэгэл бүх юм гоё болж байгаа. тэгээ бүр одоо ингээ world tour тань. Тэгсэн чи би харин таалагдсан юм шиг байна. Тий. Johnny тоглолтод би таалагдсан юм шиг байна. Тэгээ одоо Сидней дээр жоохон харъя гэж байгаа. Тэгээд Сидней хараад гаагуу Австрал гаагуу бол бас тэр нөгөө Европ руугаа бас яри. За. Тий. Тэгээд их юм шалтгаалх нь байна шүү дээ одоо манай Сиднейгээс тий. Сидней гэлтгүү одоо тэгээд үргэлжлээд одоо Япон байсан уу дараа нь Сидней Австралийн төр дуусангуутлаа Япон бас Япон байгаа тий. Солонгос руу бол харин сая зүгээр хөтлөгчгөл явсан. Тэр нөгөө яасан юм мэдэхгүй. Би чинь бас Солонгос руу виз мэд байхгүй.
Хэмжээгүй. Үг хаяастай. Юу ч ярихгүй ч яг камер нууд гарангуудаа подкастаар Ямар үг хаяастай. нэг цэцэгийн сорвч одоо төөгөгийн нохоо татуулсан. Тэр мөрний жоохон хормор гүгэд нэгээд жоохон болцсон юм бид юм болов. Тэрийг би анх удаа би төвөгийн комедианаас би олж сонссон шүү дээ. Тийм үү, талын нэрээ танаа хойтсон юм уу гэдэг. Эдэг шүү. Тэр нэг яг хүүхд ахуй насны хөөрхөн дурсамж бас байгаа. Бүр хатцсан. Манай рот би ч рот гэж гэдэг гэж байна. Тэр хатцвэлэр юм байж байгаа. Тэгээд ер нь л яг хүүхдүүд шүү дээ. Тэр үед ч бүгдөө жоохон 10 11 хэдэж байсан. Тэр настай. Тэр яг төвгийг бол төөгөө өөрийнхөө зүгээс ярьсан байдаг байхгүй. Миний зүгээс бол ийм болсон юм. Манай хоёр зүрийн Сэкэ гээд одоо манай найз л нэлээд гэхдээ 84 оных. Би ч нэг хөвшин хүмүүстэй нийлдэг. Би ч 88 оных. Тэгээд бид хоёр Сэкэг би яг санд юм аа. Нэрийг нандураад дуучдаг байхгүй. Хин гэтэл бэлгүнэ гэдээ дуучлаа байлаа. Чи наа бэлгүнэ гэж юм гээд. Бид тэгээд яг ингэ барилжсэн чинь тэгэл нэг хар юм гарч ирэл үфгээл байхгүй. Намаа ингэ чирээ өвчдөг байхгүй бүр ингэ. Зуугаад би чинь жижигхэн байгаа шүү дээ. Би чинь юм жижигхэн. Тэр үе чинь бүр жижигхэн байгаа. Жаахан хөөхтэй. Чирээд ингэ явчих. Ротвейлер шүү дээ. Тэр чинь бүр амар ротвейлер. Тэгээ ингэ чирээ юмгуудаа өстө тоогоо өстө наа хоо ааштай өстө юм өгс. Оо Жими гэл. Тэгээ би цагс тоглож исэн бохгүй 23 жил яг байрны хүртэл шийдэн дээр. Тэгэл би яг ингээд одоо яг ингээд цамцтай явж байгаа ингээд шууж байгаа бохгүй. Ингээд шуусан чи энэ хүртэл шуугаал энэ Жимисэн чи яг тийш явахулч. Гармаар явах. Барь болоо шааччих. Тэнгүүд энд ингээд жижигхэн ингээд зурцсан байдаг бохгүй. Тэгэхээр гайгүй байна гэж бодоод шуунгуудаа ингэнгуудаа тэгэхээр миний сорвчин бүр ийм байгаа сте. Жаймэр сорвч. Том юм биш. Амар том юм байлаа. Ийм бохгүй. Тийм. Би энийг ингээд шуунгуудаа энэ арилчиж ингээд байхлаа за гайгүй юм байна. Тэгээ ингээд цагс тоглохгүй явсан чинь нойтоор явчихдээ. Тэгэл би гайхаад юм да юу бол би яг ингээд эко гэдэг цамц юмсдаг. Эко гэдэг юутай Хэрстэй. Бид нөө чи эко яг би бүү. шар өнгөтэй эко юмсдаг би сандээ. Тэгэл ингээд ясч ягаад ч бүүмүүд ингээд нойтоор өнгөт ингээд би ингээд голсуур нэр гарч байгаа байхгүй. Яг мэдхгүй. Яг болсон гэсэн бүүмд голсуур нэр гараад ингэж тайлал ингээ харсан чинь ингээд ийм зөө ингээд энэ ч одоо том болсон байгаа шүү дээ. Гар одоо том болсон. Энэ жоохон гурвагчлцсан. Ангаацсан. Алталт нь бол энэ ахад юм сөрөг байгаа шүү дээ. Нэг шүтэн орсон. Тийм ээ. Шүтэн орсон. Зүгээр ингээл зуусан байгаа байхгүй намайг. Тэгээ ингээ ясч ингээд ийм Олгоод дуус. Тус би ингээ сонирм болоод бэдэг бочдөг байхгүй. Энд ингээ хардаа гэдгсэн чинь манай одоо бэ намаа ингээд өргөө 5 тоглоо гүйж байгаа шүү дээ. Аав ээж дээр очиж байгаа. Тэгсэн чинь ингээд аав ээж харангуутаа аав бандаажтайгаа юу болов гэсэн гар хараал. За. Имлэг. Худлаа шүү дээ. Эднийг гист очоогүй. Шууд аав атлаас машин нөгөө тоосон гараж байдаг гэсэн шүү дээ. Тэгээ шууд хоошоо ягаал бандаажтайгаа аав бандаажтайгаа гүгээл машинаасаагаал гимтэл явж байгаа байхгүй. Тэр чинь гимтэл гэдэг чинь тэнд 10 өдгээр хороолын тэнд байсан. Төлөгийн төлөгийн шүү дээ. Тэрэн дээр шууд юу ягаал би ингээл тэргээ харж чадахгүй ягаал тэгэл ойж байгаа байхгүй. Намайг ойж байгаа. Оюулал ингээл юу яадаг тариа хийгээл тэгэл тэгсэн чинь за ингэсэн байна гэл надаас юм асуувал аав ээж юу идэл аав ээж ажил байхгүй л гэж мэдхгүй юугээд хариулах үү. Тэгэл намайг нэг хумайл гаргаж байгаа. Тэгснэ ингээ хумаа гаргаж яахгүй хойно ойдлыг дотор булчин тасарцсан. Булчин дотор нь хоёр ойдлыгээд гадаа нь ингэж мингээ тэвнгуудаа эргүүлж мэргүүлж ийсэн аа. Өөр юм байгаа мó гэж байгаа. Байхгүй. Юу зүртэй чи босоо очие. Иргэсээ босоо дууг загнуулаа босоо. Хүүхдийн чинь загнуулсан тэгээд айгаа босоо явчих бай тий. Зүгээр л юм байна гэдэг. Тэгээд бол манад орж ирсэн юм аа тий. Тэгээд бол орж ирсэн тий. Яа. Тэгээд эднийд орж ирсэн мэт. Наа чин давслаа тэгж ярьж байхгүй. Хүүхдийн тусаа гоожулсан явж ирсэн чинь аав гимтэл явахгүй маа. Тэр ч яг комеди. Өөсө комеди юу. Тэгээд бол би бол энэ төөгөөдөө ээдээ би баярлалтай шүү дээ. Тэнгууд миний хамгийн хүмүүст анх гарч ирсэн дөө тий халдсан толгой 2 соёо зүүн булчин дээрх хоёо гингууд хүмүүс гайхаж явах. За энэ халдсан юм байна, соёотой юм байна. Зүүн булчин дээрх хоёо гэж одоо юу яриад байгаа юм болоо шээ. Тэнгууд хүмүүс янгууд тэгээд сонирхоод идэг тийм. Тэгээд юу хийсэн байгаа вэ? Маркетинг. Тэгээ маний нөгөө амьдрал тоглолт 19 он цацагдтал бол энэ чинь энийг хотгоны сорив гэж ярьж явсан. Тэгээд нэр гэг болохоо тий. ингээ 10 дугаар нэвч чаацсан ингээ ярьж явсан. Яаж бооны сорив гэж үгүй тий. Тэгээд яхаа нөгөө
нохоо гэдэг. Хүмүүс ихтэй хэлдэг. Яг ингээ харах юм бол сайн юм жижиг юм. Тийм байлээ. Нийт гарцсан юм шиг. Заангууд ингээд үзүүр нь гараад явж илаа шүү дээ. Яа. Тэгсэн чи юм уу өстө хамаагаар задлаа. Манай нохоо ингэцээ. Мөн цэцээ чи бас одоо комедигаа хийж байгаа юу? Чи бас нэг комединд орсон байсан биз дээ. Тогооч хийж үзлээ, комеди хийж үзлээ. Явсаар байгаа хүн чаддаг юм аа л хийх хэрэгтэй юм билээ. Дуугаал болъё Гэтэ тэгээ. харахаар бүгдийг л чадаад байгаа юм шүү. Чиний комедид чинь бас явдаг, тоогооч гоё хоол бүх юм чинь гэхдээ жүжигч юм байна. шагаад байгаа юм шүү. Ер нь чадаад байгаа гэж бодож. Мэдхгүй тэгээд яг чадж байгаа юм надад яг одоо юу гэдэг сэтгэлийн баяр баясгалан өгдөг нь бол үглэхэл юм. Дуулах нь ч гэдэг хаашаа үглэхэл юм билээ. Тоор бол өмнө хоёулаа Австрали Сиднейд ирээд буцсан хүмүүс шүү дээ. Ер нь манай одоо энэ Австралийн юу нэг гоё таалагддаг вэ? Хамгийн гоё таалагддаг болон таалагддаггүй зүйлсийн талаар хэлвэл. Би ч та хоёр дахь ярьж байна. Яг хуу цагаагаар бол гоё. Тэгээ яг хуу нөгөө шин суурьшлийн бүс гэдэг шиг сүүлийн нэг 5 жил бол монголчууд нааш амар зурж штэ тий. Яг хуу энд таата байгаад ажил нөгөө ажил юм нь болоод орлого мөнгөтэй байгаад ах шиг нэгдүгээр штэ. Хоёрдугаарт бол сурж боловсрож байгаа. Наашаа ч боловсрал нөгөө жоохон бас харьцангуй сонголт ихтэй байгаад байгаа шүү дээ. Өөр одоо сонголтууд юу гэдэг хүмүүс нэг хэсэг Америк гэж шуураад, Европ нэг хэсэг яваал. Тэгээ Европч бол одоо юу гэдэг тийм таата биш байгаа. Одоо нэгдүгээрт өртөг бас амар өндөр байгаа даа тий. Тэгээд яг хоо монголчуудад бас илүү жоохон ийм илэгтэй байгаад байгаа юм уу гэж хараад байгаа. Тэгээд хүмүүс энд гоё бүгд л гоё амьдарч байна. Одоо ингээл ирээд үзэхэд нэг Европ бол өөр ингээд зарим нэг хүмүүс бол жоох хэцүү мэт байж байгаа байхгүй юу. Үнэхээр яг үнэнгээл тоглолт дээр биш. Энд бол хүмүүс аюу гоё байна. Happy байна. Сайхан нарлаг дулаахан гоё уур амьсгалтай чиглэг ингээ байж гин. Тэгээд зорьсон иргэн бүтээн ингээ гоё байж байгаа. Би бол бас хоёр дахь ярьж байгаа гоё татаагаа. Би тэгээд өмнө нь бол Melbourne, Perth, Sydney гурав бас энэ удаад бол Brisbane хотод үзэж байгаа бас. Тэнтхийн хүмүүстэй бас ярьж үзвэл эн чинь нөгөө арал ус учраас бас их том байд юм. Одоо сотын хооронд нэг зүгээр ингээ алхаад 30 минут таксидад энэ төр орчихгүй шүү дээ. 6 цаг маг одоо 4 цаг маг нэгсээд байна те. Тэгэхээр бас сонирхолтой. Ер нь бол гоё сэтгэл бол өндөр байгаа даа. Сэтгэл чинь 3 дахь ярьж байгаа. Би 3 дахь ярьж байгаа. Надад юун таалагддаг вэ гэвэл яг Монголд өвөл болж байгаа зам болж идэг тий. Тэр нь их таалагддаг. Тэгмэд одоо Америк явах юм бол яг Кайлид бол тийм цагаагаар байдаг тий. Тэрэн шиг бас одоо ийм өвөл болж явахад ирэхэд одоо Европын уур амьсгалтай тийм Америкийн уур амьсгалтай шаруудын их нутаг бол бараг энэ үү Австрали өвөл болж явахад зам байж идэг. Тийм үстэй. Тэгэхгүй бол одоо Пукет одоо нөгөө алуун орнууд ч нь болохоор халуунаараа Хавай маяг бол байгаа л бах тий. Тэгээ надад таалагддаг юм бол хоол. Би хоолнд амар дуртай. Тоогооч юм штэ. Европод бол айгүй хэцүү байхгүй. Хоол идэх гэхээр тэгэл нөгөө нэг сэндвич хайл нэг юм паста юу муу гээл тэгэл нэг сайхан ингээл нэг поош ул ууй гэхээр байж л байгаа юм л та. Тэгтэл хэцүү. Илээ бол гоё хоолтой. Бүх хоол байгаа. Солонгос хоол байгаа, Мексик хоол байгаа, ийм хоол байгаа. Тэнгүүд би энд ирэнгүүт мах нь гоё. Мах сайт. Гоё rare мах идэн, medium rare мах идэн. Гоё мах сайтай. Стейк нь би дуртай. Дээрээс нь би фош өлөө идэх юм бол фош өл байна. Хоолны сонголт бол амар гоё. Тийм болохоор би бол одоо Австралид айгуу дуртай. Australian Angus гэж алдартай байгаа юм тий. Оо тий Angus гэдэг. Тэр кенгуруны мах идэж үзсэн үү? Идэж үзээгүй. Кенгуруны мах юм жоохон одоо үзүүлээ да. Би өмнө нэрэлтээр нэг try хийсэн. Тэгээ яг л нэг юм зээрний мах шиг зээрний хатуу. Тэгээ хар хатуу. Нэг юм өөх мөх махтай тий. Энэ бол монголчууд дурлах мах биш л бэл. Тий. Тэгээд би нэг юм анзаарсан нэрнгээсээ энд нөгөө амар эрт сэрээд ажил нь эрт дуусчих юм шүү. Тий. Тий. Тэнгуут ингээл байж байгаа бич мич дээр ингээл амар ингээл залуучууд гүүж мүгээл ингээл 4 цагт ингээл юм маа хийгээл ээждэг. Тэр нь надад амар таалагдсан шүү дээ. Тий энэ ч бүр ингээл өглөө бид нар ажилдаа явж 5 цаг өнгөрөөгөө жимнүүд гоё юм. Би бол өөрөө эртэж юм байхгүй. Над тэр амар таалагддаг. Гялс ажиллаа хийгээл юм дуусгач бол амар. Тэгэхгүй бол ингээл Монголд ингээл хідэн ч удаа одоо хідэн цагт сэрсэн бай бусдын юугаар ажил байхгүй. Тий. 10-аас нааш 11 ингээд гадуур яваад ингээд дэлгүүр ороод нэг юм авчиг гингут 11-ээс нааш онгоохгүй. Тэгэл зүгээр ингээд
өглөөс ирэх юм бол хүүхдээ өргөж өглөө, жимд явлаа. Тэгэл ажил байхгүй. Одоо кофе шопууд бол Монгол яаж хэдий сонгож эртүү. Нэг эртөө сонгохгүй. 5 дугаар сургуулийн тэнд 6 донгоодог нэг л байгаа. Lotus гэдэг. Инх тавны гүрд аваад Esperanto гэж байгаа. Тэр 6:30 донгооч. Тэгээ өөр байхгүй шүү дээ. Оо тэгэхээр би одоо нөө Монгол явгаа 10 жил болсон. Тэгвэл энд ч юм бол бүгд л ерөөсөө 5:30-аас ингээд онгодог. Чи хүний өглөөний нэг refreshment хийж те. Унтаад нэг одоо юу гэдэг ухаандаа сүнсээ оруулах гэдэг шүү дээ. Чи ихний кофегоор. Чи бол бүр амьдралын дадал болчиход байна шүү дээ. Бүр тэгэхээр онгоохгүй байхаар чинь манад чинь бүр хэцүү шүү дээ. 10 цаг магт очиж кофе шоп нь Хин хэлж байгаа байхгүй юу? Хин би төгрөг доллар евро гэдэг дууныхаа хоолоонд нь аяыг нь бас янзлуулаад микс мастеринг алигүү гэдэг улаан үүдийн одоо мөвжи эднүсийн юу хийгээд байгаа алигүү гэдэг тэр залуу одоо юу яагаад байгаа шүү дээ алигүү гэж сонссон уу? Алигүү сонссон тийм. Тэр бол нэг Монголын хөгжмийг бас орж ирж байгаа залуу. Тэгээ бит хоёр ингээл хөгжмөө ячил бас сайхан яриа. Би ч бас яриа тэгвэл яриаг сонсож байгаа байхгүй. Тэнгүүд амар сонирн байц та гэж ярьдаг. Байц та. Монгол Улаанбаатар гой. Гэхдээ 24 цагийн дэлгүүр байхгүй. Гэж байгаа. Яг л тийм байхгүй. Бүгд таачдаг. 24 би нэг скотч авъя. Одоо юу гэдэг нь нэг 100 утас авъя. Очоод би дэлгүүрээс авъя гэхэд байхгүй. Би найз өхөндөө цэцэг бэлгэлье. Байхгүй. Бүх юм ингээ хаачдаг. Одоо л тэр GSBS тэр одоо 24 цаг зүү штэ тэгэл тэр чинь тэгэл нэг юм саархан л нэг юм GS 24 цаг мөн үү? CU нүүтэн CU CU мэдээд байна. CU 24 ажилладаг баха. Би GS 25-4-ийн салбар орж үзээгүй. Тэгэхдээ ер нь ингээд боддоо ингээд 24 цагийн дэлгүүр байх хэрэгтэй биз дээ. Ер нь биш үү? Махави Хүнд юу ч тохиолж байна шүү дээ. Махави гэхэд нэг ингээл нэг юм дэлгүүр ингээ байх хэрэгтэй. Тэг монголчууд тиймсэн ингээ хаагаад идэг л. Юу болоод гинт үстэй 24 цагийн дэлгүүр ярьч. Ер нь бол тийш. Гэтэ Австрал ярьж байна. Би амар тийм бусдаас эрт босч эрт ажиллаа хийж иж бусдаас хамгийн сүүлд яаж ижил хүн ер нь бол ажил бизнес нь ер нь монголчууд үстэй. Манай монголчууд тийм сонин юу болоод байгааг нь ойлгодог. Хороолын ажил төгжрэл ажил бүтэхгүй. Тэгэл нэг ингээд ер нь биш тий зүгээр зам дээр төгжирж ийснаас алхаад юмаа хийгээд алхаад үйл болохгүй бол зүгээр л баг гэртээ үйж ийсэн дээ шүү. Гэр бүлтэйгээ нэр. Би одоо бас бодох юм зарим худалдаа бизнес хийж байгаа хүмүүстэй одоо дэлгүүр лангуу төрөөс өөрсдөө машинтайгаа очдөг нь яа гэм бэ? Би ойлгохгүй. Тий, яг тийм. Тэр чинь өөрсдөө машинтайгаа очиж зогсоод байхгүй болохоор ч худалдаа авч байхгүй болно шүү дээ. Өөрсдөө алхаж ирээд тэнтэй car space байлгаж ижил худалдаа авах. Цагийн зогсоол гэж юусоо байдгүй те нэрээ. Нэг цаг зогсно, хоёр цаг зогсно, дээдл 3 цаг зогсно гэсэн. Бага юм. Бага юу? Үгүй ийм байдаг шүү. А тэр нэг төлбөртэй зогсоод байдаг. Чи болохоор өөр төсөөлөд байна. Танд бол гудамжинд тикет аваад тавьж байгаа байхгүй юу? 2 цаг автуу тий. 2 цагаас дээш бол ингээд зөвшөөрөлтэй газар нь. Монгол тим юм байхгүй. Нэгт хоёр биднүүсийн жоохон монголчуудын нэг дутагдал одоо буруу бодоод байгаа юм нь би машин унжгаад тэр хүн машинд нь зориулж ингээд зогсоол хийж өгөх юм шиг Тийм. аашлаад байгаа. Тэр тийм байхгүй. Тэр хүнд тохируулж зогсоол хийх албагүй. Тэр хүн зогсоол нь таарж амьдрах хэрэгтэй байхгүй. Одоо юу гэдэг ажилтнаар хамгийн ойрхон паблик зогсоол хааны тэнд машинаа тавиад тэндээс алхаж ажилдаа ирээд бусдаа садаа болохгүй байхгүй. Одоо чиний хэлдэг хорооллын одоо дэлгүүр одоо хэлчихээ тэр Монгол гадаа бүгд машинтайгаа очиод ингээд зогсчихсон. Тэнгуудаа дотор арц уугуулаа шаач ингээд за хүн орж ирээрээ гал бараамаараагаа ингээд нөгөө нэг лангууны эзэд нь өөрсдөө машинаа тавьчихсан тийм. Одоо жишээлбэл бид нар одоо ингээд хотын төв орох ч юм уу нэг одоо шопинг гэхдээ одоо сити руу орж ирэхэд бол ямар ч хүн машинтай очихгүй шүү дээ. Ер нь дэлхийн хааж том хотуудад машины зогсоолын тийм амар бэлэн бүр хангалттай бэлдсэн газар гэж байдаг байхгүй. Зөвхөн бүгд төлбөрөө төлөө яана. А тэрийг төлөхгүй ийм зогсоол олдоход хэцүү учраас бүгд паблик транспортоор л явдаг байхгүй. Дэлхийн бүх улсад тийм. Тэнгууд нөгөө нэг юм нь гэрийнхээ заахаа доороо зогсоолтой дулаан лифтээр доошо буугаад Б1-ээс машиндаа суугаад гарч байгаа. Яг тэрийгээрээ ажлынхаа үүдэнд 3 алхаж орох гэж чичрээд байгаа. Тийм. Тэнгууд төрийн байгуулагч бай, хувийн аж ахуйн нэгч бай, эсвэл зүгээр ажлаа амжуулж байгаа хүмүүс ч бай. Яг тэр үүдэнд нь толгой тавих гал ингээд гашлагаа давуулаад зүлгэн дээр тавиал ингээд би бүтэн ингээд урсгал хаагаад хаяад орчих. Аим ш. Тэр Амар. Тэр чинь тийх ёсгүй шүү дээ. Нийтээр амьдарч байгаа юм чинь хол тавиад алхаад ажлаа амжуулаад одоо юу гэдэг мэдгүй хотын төвөр бол тэр мүү сквадрын талбай уртлын төлбөртэй зогсоол дээр цагийн дээр чинь
2000 хэдэн зуун жилээ. Одоо хамгийн үнэтэй зогсоол Шангрилагийн доор 3000 гэж байгаа. MCS-ийн зогсоолууд байгаа. Тэгэхээр чинь харьцангуй бас тухайн үе хуучнаа бодгоо зогсоолтой болоод байгаа. Тэр төлбөрөө гоё аппликейшнээр хийдэг болоод байгаа. Тэрийг ашиглаж татахгүй. Би энэ хавь тавиад энэ радиус бүх ажлаа амжуулна л гэж бодохгүй. Амар одоо тэгээд манай монголчууд бол амар байхгүй. Тэгээд байж ангууд ингээд нэг урсгал ингээд хүн байгаа штэ. Хүн байгаа байхгүй. Урсгал ингээд хаагаад машина тавих гээд байгаа байхгүй. Тэвэнгүүд хүмүүс босч ирээд хэрэлж байгаа. Машина тавиад хэрэлж. Чи болооч те наа ч одоо ингээд би ч хүртэл хэрэлж байгаа. Чи солиотой машина наадахаа машина яах юм бэ чинь зогсоол үргэлцээгүй штэ. Монгол улс зогсоол үргэлцээгүй. Би одоо машина тавина штэ. Би бол гоё хэрэлдэн. Тийм хүмүүсийг бол би бол одоо миний одоо намайг муул нөө миний бичлэгийн нөө хамаа байхгүй. Би сигналд нь дөрөв зөрчсөн бол гоё хэрэлдэн. Тэгээ яалт чи одоо ингээд Чи одоо олны танд байлаа гэж чи нэг уурж стресстэй үгээ хийж болохгүй нэг гэсэн үг байхгүй. Яг л тэр хүний буруу юм. Буруу юм чи хэлэхүүгээ хэлж л араа өстэй ер нь. Тэнгүүд одоо ингэн заяа. Бас ингээд зогсоол байж ангууд ингээд хүн ур зогсож би гайхдаг. Зогсоол авцсан доо. Ингээд Хүн ирж байгаа гэж байна. Хүн чинь машины зогсоол биш юм уу? Игчнэр хэрэлдэн. Чи одоо юу юм яах гад юу одоо бүр сүулдэ тийм игчнэртэй одоо хэрэлдгээс айд. саяны сошиалаар яалаа штэ тий. Нэг юм ланд биш юу лээ. Нэг Lexus 600-та нэг хүүхэн буужрэнгүүтээ би чамайг хараагүй гэд тэр хараагүй нь өөрийнх нь буруу биз дээ. Тэнгүүтээ нэг 10 жилийн хүүхдийг очоод буужраа шууд цохиж аваад тэр нэг тараас шивга авах бүр тэр зам зогстой те замыг гол тэр амар. За одоо энэ Монголын тэр төвжирлийг ярьж одоо манай подкастны 10 минут явлаа. Энэний зүгээр гаргалгаа нь юу вэ гэхээр би зүгээр боддоо. Одоо жишээ нь та хэд тикет авахгүй тавьбал энд торгуул хийдв. Үнэтэй шүү дээ. Би бол Хамгийн бага дургуул Би шууд юу зүгээр яах шиг ойлголоо. Шууд карматай л ярих шүү. ер нь Тийм тийм шүү дээ. төрөвчтэй л ярих хэрэгтэй. тик давгүй тавьсан байгаа тохиолдол бол тэр газар $116. Австрали доллар. Монгол мөнгөөр 250 мянга. 250 мянган төгрөг. Хамгийн хямдх нь тэндээс эхэлнэ. Тэгээд хэр удаан байна? Ямар хүмүүс саадвал тавьсан байна гэж нэмэгдээд явна. Тэгээд Одоо дисциплин тэрэгцэртэй үний зогсоол дээр байлаа $500. Монголд бол тийм хууль байхгүй шүү дээ. Хөөхи бас нэг тэрэгцрийн юм ингээд тавьсан байдیں۔ Тэмдэг тавьсан. Тэгэл тавиа шаач. Тул торох хэрэгтэй. Монголд ийм артын доотлын тэрэгцэртэй төгсөл дандаа 5-тал G200 300 зогсож идэв чинь. иш чаваас тэдэн тэгээд уусаа тэгээд Бүх тархинда дизебл шаацсан байна. Тул би тэгэнгүүт ингээд тул торгох хэрэгтэй ингээд яг хүмүүсийн бичиж байгаа юм комментүүдийг хараад боддог. Цалин хэд вэжиж ийм торгол what the fuck чи дүрм зөрчихгүй бол чи торгуулахгүй шээ. Айш тэрнтэй цалин авах ямар ч хамаагүй байхгүй юу? Тийм хүмүүс байгаа. За ингээд дуусгая. За Тама цэцээ Арай гэж стресснээс ирэхээр стресс. ёо арай шууд стресс. цэцээ өмнө хоёр эрэхтэй ингээд өөр аль хавтуудаар яв. Сиднейд л. Сиднейд лээс одоо л яв. Одоо л явах чинь тийм. Одоо би газар үзүүлнэ. За чи хөт чи ингээд. Юуны Пертийн гоё далайн эрэг мэрэг үзүүлнэ. Ийшээ Мельбурны бас эрэг мэрэг үзүүлнэ гоё. Мельбурнаас гоё. Одоо манай тааза чинь бас DJ хийдэг. DJ хийдэг чадвартай. Хот суух. Чадвартай замнуудаа наад. яах. Тэгэл одоо бид тэр бас анх удаа Perth явж үзэх. Чи юу бид гурыг дагуулж явах юм биш үү? Гоё. Тэгэл зүгдэл явчих. Пертийн магшардаг паркууд бас гоё. За. Австрал үзүүлэх нэ гэж хэлсэн шүү дээ. Монголоос ирсэн. Энийг байдаг хоёр нөхөр үзээгүй энэ би үзүүлэх гэж ирлээ. Ямар сони. Гоё стейк аваад хэдүүлээ. Грилэн дээр шараад цагаан будаатай агшааж идэл. Гоё идэх юм болохос гоё шүү. No rice no life гэх азуудын үг гоё. Гоё. Өнөөдөр манай подкастын дугаар маань бол та бүхний сайн мэдэх Nomads Bar and Grill ресторанаас одоо хурж байгаа. Хоол хаачаа. Удахгүй манайх нэг удахгүй ингээд юу болно? Бажи ялалт шиг одоо ингээд иддэг болно. Нэг удахгүй ингээд Уудаг бол. уудаг нь нөгөө нэг юу вэ? Тэгж байгаа халамж яриач яриа болно. Нөгөө дүүнэр хийдэг юу байдэн штэ. Тэгж байгаа Асуулт асуудаг. яот болно. Тэгж байгаа рокт бий юу? Аучи. тэгж байгаа хамгийн сүүл шууд хүлээлгийн өрөө болоо. Яг одоогоор манайх бол Санжа подкаст явж байна. Хүлээлгийн өрөө чинь энд байдаг хоёр хүүхэн билүү? Биш. Тэр Европт байсан. Европт байдаг л. Би эсвэл тоглолт болох гээд юун дээр очиж ярьцлага өгсөн шүү дээ. Ямар юу лээ 83.1 хийдгээд бүр
амар радио хэд ч тийм MJ-ээр 98.3 би би үзсэн. Гоё. очоод ингэсэн чинь хүмүүс нь ингээл битүү юм ярьдаг ингээ юу яадаг. Тэгээ асуусан чинь Монголд хэдэн радио байдаг гэсэн 20 гэсэн үү баг хэдэн радио. Тэнгууд тэр зах зээлийн 54%-ийг нь бацдаг гэж байна. Дангаараа. Ингээл юмгууд би радио сонссон л доо. Тэнгууд би 102.5 юм уу сонсдог байхгүй. Тэнгууд такси максиг зугаар гэх юм бол тийм. Тэгэх юм бол ер нь л бол бүгд л тэр юуг сонсдог юм бэл. MJ радио тийм. Бид нар бол YouTube-ээр байнга штэ. Байнга харин тийм ээ. Бүх нөхрөлийн бид нар одоо гадаад байгаа бид нар бол байнга үз. Зүгээр зурган дээр тавьчихна. Тий. Тэр хараад сонсч харж байгаа юм болохоор тэдний болохоор амар сэтгсэн байгаа байхгүй. Шууд ингээд би радиогийн нэвтрүүлэгт орж ийн гэж бодонгууд ингээл камер тавьсан. Тэгэнгүүт би мэдэхгүй. Ингээд ногоо юм яатсан. Тэгээ юу болоод байгааг нь мэдэхгүй. Хөл байжангууд аль хэдийн цоолч муу болсон. Хооронд нь хувааж муу болсон. Тэгээ шууд контент болгочтой. Тэгэнгүүт шууд ингээд Facebook дээрээ тавьчихдаг. Гадаад руу сонсдог. Тэр бол амар радио юм билээ. Тэр бас аппликейшнтэй ч үүд юм билээ. Аппликейшнээр яадаг юм амар ханд. Гадаадаас хүмүүс яриад. Тэгэхээр бол хүн FM сонсохгүй гэдэг юмыг тэрэд бол эвдсэн байгаа байхгүй. Ингэж контент хийж болох юм байна, ингэж болох юм байна, гэх юм байна гэдэг. Ер нь бол гэхдээ FM нэг хэсэг байхгүйсэн баг. Тэгээ ер нь л хүмүүс бүгд л YouTube, юунууд, SoundCloud, Spotify энэ ягаал ер нь. Тэгээ тэрийг бол амар сонсдог юм билээ хүмүүс. FM гэснээс FM-ийн тэр азтай акшн макшн гэдэг нэвтрүүлэлт холбогдож дуу захиалах гэж өөст. Уцаар амар залгадаг байж. Чи конопто уцдаг уу юм? Үгүй ингээ Чичээд FM байсан радио шугам радио байсан шүү. 5 дугаараа хийж 6 дахь ингээ хагас ингээ байж байгаа. Тэгээд данк гэдэг урт нь орж байгаа шүү дээ. Яа шүүндээ. Азта юу лээ акшн. Тэгээд юм чаавас нэг 2 дуу зөвхөн зориулга ирэх аваад тэгэл нэг гараж руугаа тэгээд нөгөөх нь олд сонсдог ч юм уу. Нөгөөх нь тэгээд FM-ээс нөгөө хүн рүү залгаж өгдөг тий. Тэрнээс зориулж ийна тэр FM дээр тааруулаач гэдэг. Тэр ч сүүлт шүү дээ. Сүүлт үү. Тэрнээс зүгээр аз тараад нэг дуу захиална тэр нь нөгөө хүүхэн сонсож байна уу сонсохгүй байна уу сонсвол аз сонсохгүй гохоо. Би бол ингээ дуу захиалт гол нь рекорд хийх гэж л дуу захиалаад нөгөө юу хөгжмөн дээр рекорд арах гал. Би чинь 5 дугаар анги тэгээд 2000 онд юм уу? 2000 онд би шаралдаг байхгүй юу? Шарлаад халдвартаа твтдээ. Халдвартаа твтсэн чинь манай хажуутлын хүүхэд надаас нэг 2 юу юм уу хаашаа. Тэнгууд ийм касет байдэн шүү дээ. Касет байнгут тэр чинь ингээд сонин заяа ингээд микрофонтой. Энд нь дуу 50 заяа. Тэр дуу нь явж чинь. Тэнгууд нөгөөт нь бичингууд хоолоо хуулцдаг. Хоолойд нь хамт хуулцдаг. Тэрэн дээр би анх дуулж үзчихсэн шүү дээ. Тэгэнгүүт тэр нь болохоор яг тэр үед шүү дээ. Дижиталын чамдаа анх гарч ирсэн. Өвөл. Насан яасан юу тэрэн дээр насан. Тэгээд тэрэн дээр ингэж дуулж муулаад тэгсэн чинь ийм байд ингэж дуулж муулаа явж идэг байхгүй. Тэгээд тэгсэн чинь хажуудалд хамтлагтай аль хэдийн хамтлагтай. Би чинь одоо ийм хамтлагтай ингэж дуулт юм бол ингээл өөр аймаа тавьснаа тэрэн дээр бичиж үзүүлээд тэгсэн чинь тэр нь хингэж манай хамтлагийн би юм ба. Яа. Надаас 286 оных ийм хамтлаг байдیں۔ Ямар догс ч юм юу ч үлээ. Тэгээ би тэгж танилцчихсан. Үнэхээр бидний үед баг бүгд л бүжгэлдэг, бүгд л дуулдаг болсон байсан нэг. Би хүртэл хамтлаг мамтлагтаа олцсон явж байгаа. Би Монголд байсан хамтлагтай л байсан. Би бол Пангасито хамгийн анхны дуугаа бичүүлэхдээ Garnet 4-өө зараад Оо нэр Garnet гэж пүүз цэцгийн одоо хамгийн хөгшин болон хамгийн үнэтэй пүүз. За одоо мэдхгүй. Надад бол тийм амар үнэтэй пүүз бол байхгүй. Тэгэнгүүт одоо сүүл пүүзнүүч хамгийн хөгшин. Пүүзнүүч нь одоо Nike буруу тийш харцсан тий. Travis Scott-ийн пүүзнүүд ингэж байдаг гэж. Надад бол тийм бол пүүз бол байхгүй. Миний хамгийн хөгшин пүүз нь бол 99 он. 99 оны. 99 оны 2000 оны юу байсан нь? 2000 оны Garnet 4 гэдэг ч одоо нөгөө хажуудаа юм саарал бөөртэй 4 штэ тэр чинь 4. Тэгэнгүүт тэрнээс өгш 99 оны Garnet 2 нь болохоор Max-тэй байдаг. Тэгээд сая клипэн дээр өмсөж байгаа талтай Jordan гэднээс чинь бол бас тэр үеийн Одоо зах зээлийн үнэлгээ нь одоо ямар үнэтэй байх вэ? Мэдхгүй. Одоо зүгээр нэг юм пүүз зардаг хүмүүс байдаг шүү дээ. Хуучин пүүзүүд болдог ч юм уу? Эртний. Өстой бөмбөд. Сая 2 сая. Ямар ч байсан би нэг сүулт пүүз ингээд
одоо нөгөө би чинь манайх чинь 2 bedroom 3 өрөө барихгүй. Тэгээ 2 хүүхэдтэй миний пүүснүүд багтдаггүй. Тэнгууд өмсдөг хэдэн пүүснүүдээ үлдээгээд бос пүүснүүдээ агаалх руу явуулсан байхгүй. Хайрцаг тэгээд тэгээд нэг хэдэн пүүснүүдээ яасан чинь сая сүүлд микс гэдэг дуун дээр миний пүүзээ шинээр дуулж байгаа байхгүй. Тэнгууд би чинь пүүс дуулдаг юм чи гайгүй пүүз өмсөх хэрэгтэй. Тэгээ харсан чинь 2004 оны ч үлээ Jordan хийдчихвүлээ. Тэгээ би за юм Jordan юу яасан бэ? Улаан өнгөтэй ингээд тийм чамдам юмтай байхгүй. Тэгээ үдсэн чинь $1,000 их юм билээ. Хэж гараагүй юм билээ. Харин тийм нөгөө reproduce байхгүй тийм. Reproduce хийхгүй пүүснүүд бол үнэтэй байгаа. Яг нөгөө сонирхдаг маркет дээр. Ретро хийж байгаа. Тий. Одоо тэр чинь дуудагдсан бол үнэтэй л. Төгөөс пүүс нэрхдэггүй. Төгөө Би чинь би пүү сонирхгүй пүү. Дүүд сонирхно. Тэр пүүцэн дээр бас сонирхолтой юмнууд байдаг юм билээ. Аукшн явуулдаг юм биш үү? Би чинь тухайн үед миний нэг амар бүр ээж аваасаа уйлан унжин юу яаж нэг ахуулсан пүүцэн юу байдаг. Jordan 12 гэж пүүцнийг авч байна. Ямар өнгөтэйс? Улаан цагаантай. Тийм тэр үед тэгээд тэр улаан хартаа чинь сүүлд гарсан юм шүү. Анх чи бол тэр улаан цагаантай гараад хар цагаантай л гэж. Биш минийх чи бүр хар цагаан нэсэ. Хамгийн энгийн бүр хар цагаан гоё. Basic өнгө. Тэрийг тэгэж нэг өмсөөл тэгэл би ч тэгээ бас яг арчилж байнг. Одоо энэ пүүз өмсдөг хүмүүс машин арчиж байгаа юм шиг л. Одоо би бол тэн дээр бол би ингэж боддог хгүй. Би хамгийн анх 3 дугаар ангида Виставкаас бурал өстэй өвөөгөөс 75,000 төгрөгөөр ааваасаа гуйжаа 36 арцмарын пүүз авч ирсэн. Би өөрөө 34 арцмаар өмсдөг гэсэн баг. Тэгээд манай аав надад хэлжсэн байхгүй. За минийхөө аавынхаа сарын цалингаар пүүз авч өмслөө шүү гэдэг. Тэрийг тэгтээ нэг таад мэдчихэл баг. Нэг пүүзийг хүн жил өмсдөг гэсэн байхгүй. Нэг пүүзийг хайрлж хамгаалж. Тэгээд надад юу сургасан бэ гэх юм бол юмыг ариу гамтай арчилж, юмд гамтай байх юм сургасаа гэж боддتي. Тэгээ Нэр өстө тэр өстө өөр хинч тэгэж Excel дуулж байгаагүй баг. Өөр хинч тэгэж пүүз дуулж байгаагүй баг. Өөр хинч хөлөө өрөө дуулахгүй. Тэс. Бас нэг бандар бензин яваад байгаа л үгүй л тэр. Тэр ч яг бүхс бол угаасаа яруу алтар бадартай. Бүхсний бол зөндөл дуунууд байгаа. Гол нь яг хөлийн хороо гэж яг онцгойлсон дуу юу байдаг юм л шүү дээ. Тийм баг шүү. Аа зэзэл бас. Тэд нар тэгтээ зүгээр ч дууш бас хийт болсон дуунууд байхгүй. Зүгээр алсан. Тэр гоё дуунууд. Ер нь тэрнээс болоод Монголын охтууд бас маникюр, педикюр хийдэг болсон ч юм яаж мэд. Өмнө өөрхий баг хумсаа хавдаг байсан юм уу? За тийм. За ингэж энийг хасчаарай. Одоо би Монголд очиж нүүрэг боллоо шүү. Одоо өөр юу дуулъя гэж бодож байна. одоо ч мэдхгүй. Одоо ер нь бол дууны үг дууссан юм шиг л. Төгөө одоо Comedy Lab-д харилцаж явдаг уу? Тийм, Comedy Lab-д харилцаж явж байгаа юм тий. Лабын захирал хий. Лабын захирал манай мөнхчин байгаа. Та чинь тэгтээ ээлжилдэг нэг яриад байсан тий. Урд нь амраа байсан. Одоо тэгээ араас нь бид хануу нэг дунд нь байсан. Бид чинь одоо байгууллагад 3 жил болж байна. Амраа анхны захирал хануу дунд нь одоо мөнхчин явж байгаа. Тэгээ нэг өдөр миний ээлж ирэх байх. Бид чинь нөгөө юм угаасаа ардчилсан байгаа. Нэг хүнд нөгөө манай амраа гэдэг юм улс төрчдөөш амарж тэдээс нэг хүнд удаан засгийн эрхийг удаан ингэж хэлмэлийг өгжлөхгүй. Тэгэх юм бол нөгөө битта шиг шаанаа гэдэг ингээд нөгөө битта шиг тэгэнгүүт чи хилээч тэгээд тэгэнгүүт тэн чи юу болж байгааг мэдэхгүй нэг хүн ийм эрх мэдлийг удаа өгөхгүйгээд жилээр ингээд ээлжилж захирал нь үйл ажиллагаагаа ингээд нөгөө засаг төрийн залгамж чалаа гэдэг шиг ингээд нэг юм жилээр ингээд хариуцаад явдаг. Одоо мөнхчингийнх дуусч байгаа. Тэгэл араас нь хин нэг саналаа ураагаал бид сонгуул хариустай тий. Бид ч нөгөө юм долуула нөгөө шалдан ишигээ гарсан шүү дээ. Тэ амарчин, амраа, би, хануу, мөнхчин, ганг тэгээ юм бэ? Тулга. Ингээд долуула. Тулгаа энд нэг ирж хэсэг байсан тий. Тийш манай тулгаа чи энд нэг хэсэг төмөр хийсэн. Тийм хэсэг байж байгаа. Тийм тулгаа энд нэг жил болсноо арай болоогүй нөө нэг тиймэрхүү болж байгаа юм таалагдсан шүү. Тийм тулгаа энд чин хэлний сургууль комедиэрсэн. Архитектор гэдэг газар үлээ. Тийм нэг юм хийж тоглож шоу хийж. Тулгаагийнх надад их таалагдсан. Орлоо тавьчих. Баярлалаа. Одоо яриха бодсон байхгүй. Тулгаа одоо яг нөгөө өөрийнх нь бид чин бас бид эдийг нөгөө нэг юм 100%
комеди хийж амьдрдаг гэж хүмүүс боддог юм шиг байна. Гэхдээ нэр хувийн бизнес өөр ямар ажил хийдэг үү? Өдрийн одоо жишээлбэл би чинь рекламны студид ажиллаж байгаа шүү дээ. Арай Монгол гэдэг. Тэгээд яг ТV commercial хийдэг. Тэгээ оройн комедигаа хийгээд тэгээ энэ тэнд ингээд завсар цагаар нь хөтөлгөө хийгээл те. Гадаадаар хүний сугны ус хийж байгаа. Тэгэнгүүт одоо жишээ маань тулгаач нь MMS гэдэг том электрон цахилгааны электрикийн компанид газрын дарга марк хийдэг. Манай гангач өөрөө хоол үйлдвэрлэлтэй хүмүүст хоол нийлүүлдэг. Тэгсэн гэсэн чинь Ханаа өөрөө хануу чинь Аз маркет гэдэг одоо маш том Монголын хоолны салбарт одоо амтлагч нарыг нийлүүлдэг гэдэг бүгд тус тустай өдрийн ажилтай. Хоббигоор оройтой комедигаа гэдэг ингээд явж идэг. Ийм л залуучууд байж байгаа. Хүмүүс тэгээд байдаг тийм ком юу яриа тэнэг мэнэг яг үндэ би яг ингээд сая ингээд төгөөлдгэр хахад энэ хийж байгаа комеди залуучууд бүгд амар боловсралтай залуучууд байдаг. Яг ингээд харахаар бүгд л амар үнэхээр мундаг залуучууд. Гэхдээ ер нь бол ийм энийг амсаа. IQ өндөртэй хүмүүсийн хошин мэдрэмж илүү өндөр хөгжсөн байдаг гэдэг. Тэр бол ялтчгүй маргаангүй юм баг. Ёжилж хэл бас үзэгчтэн ч гэсэн ёжилж хэлж байгаа юмыг ойлгож ивэл бас жоохон IQ өндөртэй хүмүүс л ойлгоод байгаа хгүй. Тэгэхгүй бол ёжилж хэлж байгааг ёжилж гин гэж бодохгүй шууд дагаагаар нь хүлээгээд авчгаар зарим хүндээ эмзэг тусаад байгаа хгүй нөгөөх нь. Тийм тэгэхээр хэцүү. Яг маань тулгаач энд байхдаа би тэр чинь нөгөө одоо компани нь оюутлогоо 5-7 энтертэй юм нөгөө туслан гүйцэтгэх шийдэг төслүүд дээр байдаг том мега төслүүд дээр. Тэгээд манай чинь тэр мэрэгжлийнхаа дагуу энд ирж мэрэгжил бас энэ одоо австралч өөр уул уурхаа маш том одоо баг багш улс байгаа даа шүү дээ. Тэнгүүд ирж бас сурч боловсрчаад бутсан. Тийм зорилгоор ирсэн хил усаа дээшлүүлсэн гэл. Бид чи уулнаас аминдаа өөрсдөө ингэж хөгжүүлдэг байхгүй. Төгөө чинь 11-р сургууль сурч ирсэн. Санхүүгийн боловсролтой. Тэгээ одоо нэгтлэн. Тэгээд санхүү. Яа ингэж ойлхнаа тий. Өдөө гадаа яваад ингээд уулзаад юм ярьж байхад бол юу камер байхгүй байх ч тий. Айгуу фантаз залуу. Гоё юм яа. Мэдлэгтэй харагдаж байгаа шүү. За манай Номоцын маань нэрийн хоол аргагүй ажил өглөө ирээд өглөөнөөс хойш ер нь пивнес үрийн муугаагүй те дөө. За та хэд юм ээж би ивент итгэж таалдаг шүү. За манай та яриараа. Энэ мах өстой гоё юм. Энэ мах аа шүү дээ. Одоо нэг эдний хоёр төрлийн махан цуглуул гаргадаг юм. Нэг нь болохоор юм ер нь бол Ози гэх юм уу те Ози тал руугаа одоо махны цул одоо стейкний мах те сосэж шарсан дахиа шарсан хавирга гэх мэт. А нөгөө махны цулуул нь болохоор одоо манай хорхог, жимби, хуушуур, бууз энэ хоёр цулуул бол үнэхээр одоо мань part timer энэ одоо ээж байгаа стейкний үхрийг мань массажлаад нэг пим хамт хувааж угаасан. Тамаа ингээд Номоц бар грил мэн одоо энэ 10 сараас эхлээд ер нь айгу 7 хоног болгоно нэг спешиал нэм үйл ажиллагаанаас ер нь амар олон сюрпризийг ер нь бол энэ Австралид байгаа монголчуудаа ер нь барих юм бэлээ. хийхэр бэлдэж байгаа тий. Бэлдэж байгаа юм бэлээ. Тэгээд яг тухай үед нь постлоо тий ямар арга хэмжээ болгож байгааг та бүхэнд ер нь өөрийнх нь пэйж хуудасаар ер нь дамжуулах байх тиймээс та бүхэн ер нь Номоц бар грилийг нь пэйж хуудасууд юм. Дагаараа. Ер нь манай залуус бол айгүй мэддэг болсон байлаа монголчууд маань Номоцыг бол одоо нөгөө гадны найз нөхөд одоо юу гэдгийг тэгээ ангийнхныгаа авчраад нэг хоол монгол хоол гэж ямар хоол байдгийг юу идэж үзье гэд ихэд бол бас ийшээгээ авчраад цуг ингээ хоол идэхэд одоо манай яг уламжлалт хоолнууд байж идэг болохоор айгүй амар гоё. Бас амт маш чанар маш сайтай. Би энд орж ирээд анх нь одоо юу яг нэг Европод одоо би ганцаараа байлаа гэхэд нэг ингээл паб мап руу ороод ингээл пи уугаас уулаа гэхэд нэг жоохон өөдөн штэ. Энд ороод ирэнгүүт яг тэр vibe мэдчихсэн байхгүй. Яг ингээл зөв ингээл текен дээрээс юм аавнгаа бус монголчуудаа танилцаа зүгээр хэнийг ч танихгүй ганцаараа орж ирэл амар гоо хүмүүстэй найзаж нөхөрлөөл ингээл vibe нийлээл яв. Тэр юу надад амар их таалагдчихсэн. Дээр нэг караокены өрөөтэй шүү дээ нэрэ. Тинчэн дуулаа гэдэг үнэхээр цаг нь олдохгүй 5 дахь сайн бүтээсэнд бол очиртай. Гоё юу тогтчлолтой маань хоёр давхар доороо юм. Би айгүй сонин ингэдэг байхгүй одоо манай эхнэрч мэд манай найзууд ч мэднэ. Тэгэл нөгөө гадаад дотоод их явна шүү дээ тий. Тэнгуут би яаж хийж байгаа л Монгол Гуанзанд нь очдөг байхгүй. Хаана юм гэдэг Лондонд хүртэл очиж би бууцыг нэгдэжсэн. Одоо хаана байдаг Ирланд ч үт юм уу? Ирланд ч Монгол юу байдаг баха. Day and night гэдэг нэг. Day and night манай дүүгийнх чинь бол Монгол хол байхгүй. Рамен хийдэг. Рамен тий. Баскагийн. Тий.
Тэнгүүд би хаа утсан газраа Монгол хоолны газрыг нь би Ирланд байдэн штэ. Ирланд очиж идсэн штэ нэрээ тэнд нэг ах ихч хоёр яагаад тийм. Ер нь бол очиж идэх дуртай. Яагаад тийм бөмбөд гадаад байгаа Монгол хоолнууд өөр амттай байдаг. Махан өөр учраас. Буузыг нь идэн тэнгүүд ингээ бууз нь ингээ тийм айгуу гоё. Одоо тэгтээ энд бууз байгаа болоо. Энд их буудтай, хуушуртай, цөөнтэй Ирэх болов хүлээж дээ. Би нийслэл салаад буузын л идтээ. Хаана утсан газар. Өнөөдрийн манай спонсор байгууллагаар мэдээж хэрэг Намууц манд оролцож байгаа. Өнөөдрийн манай энэ сайхан хоолоор дайлж байгаа Намууцынхаа Ах эгч нартай баярлаа. Хамт олонд баярлаа. Хамтдаа сайхан хоолоор дайлж байгаа. Үнгүү гэсэн үг. Үнгүү гэсэн. Одоо ирсэн зочтой одоо нэг өлсөхгүй л байгаа юм шиг байна. Энэ Хоньны хавраг. Ламбрак. энэ ч одоо хамгийн их мах иддэг газар хаана шалгасан? Бараг Австрали юм шүү. Австрали Нэлээд өндөр. Шинэ Зеланд Австрали, Шинэ Зеланд, Америкос нэлээд дээгүүр ордог. Тийм Бразил бас амар иддэг шүү. Бразилууд ч нөгөө нэг Эхний 10-т бол Монгол ордог юм байл. Бразилын барбекю гэдэг нөгөө нэг юм сэлэмтэй ширээн дээр авчирж өгдөг шүү. Тийм нөө тийм Бразил Гэрэл дээр байж гэдэг байгаа идэггээл дахианы зүрх хоньны ухрын хэлмэлгээд авчирж өгөөл 2-2 хийж юм өгөөд нөгөө сайд дишнүүд нь тэндээ байж байгаа босоод өөртөө үйлчлдэг. Тэр айгуун ер нь дэлхийд алдартай юм шиг тэр байна. өөр айгуу гайтай хаал. Бразилууд сайн махчин юм шиг лээ. Ер нь бас яг бид нар өөртөө махчин гэдэг ч гэсэн яг би яг энд ирээл бодоход бид нар бас нэг тийм их махчин биш. Бид нар төрөл нэг зөвхөн зөвөр өрөөсөө л юм хорхог боодог гэж дуусаа бусад газрууд ч бас төрлөөр яг хөгжүүлсэн л. Тий, энэ ид чинь нөгөө юм entertainment хийдэг байгаа байхгүй. Манай чи зүгээр усан буцалгаа чанаар идэхгүй байгаа. Тэрийг бол жоохон гайхаад байна. махчин шүү. Ягаад гэвэл манай хүн амыг нь тооцоод тэр Тэр тооцоороо. амар махчин баг манай. Малтага ховлаад үзээ те. Хөвлээд Тэмээд энэ Ховлоод яа. 60 70 сая 100 саятай хүмүүсийн идж байгаа махтай манайх үзэлцээд энэ 3 саяулаа гэдэг чинь бас амар идэж байгаа. Тэр чинь бол махных нь килограмм идсэн жингээр ярьж За байгаа бас шүү. тиймээд адууны мах иддэг юугаад Америкт бол яа ухаалтаад унч. Хорс Тэгснээс нохоо идсэн дээр гэж байгаа юм. Сони яг гадаадууд ягаад адууны махан дээр гайхах. Амар ухаантай. Үгүй яа тэр чинь нөгөө юу одоо мэдхгүй би бол өөр юу ангууд Америкт бол морийг бол зүгээр л амар ухаантай гэж боддог. Тэгэл юм кино байдаг шүү дээ. Өнгөт ингээл нэг ганц бүгд морь тижиж чадахгүй шүү дээ. Адуу тижиж чадахгүй. Өнгөт тэрийг ингэж мингээл тэгж мөнгө тэгэл. Юу манай адууны мах идэх юм. Юу яриад та тэгснээр ногооны мах идсэн. энд бас тэгдэг. Та нар ингээд Яа, хандууны мах иддэг. Эдэн тэгтээ энэ чинь ингээд өвлийн цагтаа ер нь бол ингэж эдэн Монгол амир хүүтаа. Дээрэс та нар ингээд нэг хорс милк уудаг те. Нэг авчираад өгөөч гээл. Би нэг айрыг авчиж өгсөн нэг хальт амсаж үзээд чадахгүй байлээ. Гэхдээ Япончууд ч болохоор түүхий адууны мах идэж шүү. Тийм үү? Амар үнэтэй тэр. Тэр нөгөө вагю шгэл бас тиймэрхүү мах Түүхий гэх юм адууны болов. мах иддэг байхгүй. Яа, ядууч бас түүхий идэхэд бас чанга хатуу өстэй. Мэдгүй идэж үзсэн биш эсвэл. Тэгэл адууны Яг мах. тэр Монгол адууны мах ш тэгэл нэг бас тустай адуу байдаг л. Япончууд ч сонин шүү дээ. Дандаа л юм түүхийгээр нэг шүү дээ. За одоо бид нэг Одоо ингээд ирээд- халамцуу яриа хэсэг рүүгээ шилжиж байгаа. За илүү одоо За ингээд халамцуу яриа. Би ямар пи ууж чадахгүй шүү. Манай Ингээд шууд цэцэн цагаан юм шиг. За төлөө. за Би ч бас оош шоколад тийм ээ. За маа. Үу стин. араас нь шууд бууз яа. Яа, бууз Түрүүн алах. бууз хоошоор асуугаадсан одоо тэр чинь орж ирж шээ. Тэр чи юу юм? Хорхог юм уу цаатлна? Хорхог жимби юм би. Орхог чи би хоёр. Тэгээ бууз хоошууртайгаа. Ер нь та гэхдээ яг одоо энэ одоо хүний нутагт Монгол хоолоо санах уу те? Амар санах уу? Гэхдээ энэ гайгүй энд мах сайтай болохоор энд Монгол хоолнуудаа хийгээ идчихэж бас болоод байгаа болохоор арай гайгүй. Гоё бууж байна. Энэ гоё. Яг хөө нөгөө Байцаа хийсэн байна. даблаараа байдаг хүмүүс бол тэгдэм шүү те. Сингл залуучууд бол яг ингээл өглөө ажил сургууль гэж явж байгаа хүмүүс бол хийж идэхгүй ш тэр болгоо те. Мах аваад нэг татаад бүрэл зураад Хэцүү. тэгэхээр ийм нөгөө хоолны газар бол ээж нэр шиг л санагддсан шүү те. Би ганц юм байна. Би гадаад доктор шүү дээ. Дандаа л өөрөө хоолыг иддэг гэсэн. Яг хүн болго өөр бах л та. Одоо би жишээ нь ганц битүүл ганцаараа л бүх юм хоолоо идэв. Яг л яг нөгөө хийдгүү
Хүмүүс бас байгаа л та. Идэн үстэй. Хоолоо ингээд бууз муушур мушны салаад игээд чадна. Тэгээд үү? Идэн штэ. Би мантун бууз хийгээд өгсөн чинь манай ихнэр анх гайхаж ирсэн юм чи. Би нөгөө найрж явахдаа үерхэж явахдаа өөрөө л искээд тэр чинь нөгөө зуураад парны хажуу тавихаар ингээд өөрөө хөөж өгч. Тэнгууд нь газ машин дцсан махаар ингээд чимхээр хүнхээр гэсэн чинь мантун бууз хийж чаддаг эрэгтэй хүн гэмаа. Тэгээд ер нь баг натаас уучж шин. Манай он бас анх натаа нэлэгдээд тийжсэн. Бараг ламаг л хоолндоо энэ нөхөр одоо хоолыг чаддаг юм болоо та гэж миний царайнд болд. Бүгд л миний царайнд болд юм дөө. Яг тэ төгөө төрөөр нь хоолоор л олцсон байл л да. Хараад ойлгомжтой байна. Төрөө маань өрд бол ихнэр царайнд л. Царай харж байгаа өстэй угаасаа. Үнэтэй гой бууз. Энэ би шууд хотыг хараагүй. Гэхдээ энэ байцаатай бууз. Байцаатай байна. Тэр байна. Байхгүй юм шүү дээ. Амчгдэл байхгүй юу? Бац. Ногоотой юм шиг санагдав. Санагдаад зүгээр хилцсэн байдаг те. Одоо ингэхэр хүмүүсийн апдейт амар. Яг энийг одоо үзээ сууж байгаа хүмүүс байл. Одоо шууд ингээд энийг шууд мукбан болгоо явчихсан. Нийслэл салаад бууз хоёр бол амар шүү. Хөргөч рүүгээ явцгаа. Өртөө болоо хажуудаа нэг идэх юмаа тавьж байгаа үтцгээ. Яа, Бууз нийслэл битс идмээр л байл дааж холдчиход надад 5 тавиад өгч юм байхгүй. Эртний ч юу гэх юм Хэвчээ маа их хотлаад л. Ганц бууз идчихэ. Та түрүүч бууз магтаад харна. Чи турна гэсэн штэ. Чи өмнөх 2 дугаар дугаараар наач 12 сарын 31-нд наач бууз тавьдаг ч. турна гэд амлалт өгч одоо гурил мөрлөж болж байгаа юм уу чи? Харин яг турах гад ингээд ерөөсөө идэхгүй суугаад байна л та. Чи ч гурилаа хасж байгаа гэж үстэй. Нөгөө цөөвөнгө мантуугүй шааж байгаа гэх. Яа, заахан бууцаар дэдэг юм байна. Жимби мимби. Ой, бүр тасалгаа. Нийслэл салаад бууз хоёр бол амар шүү. Тэгэл ч Монгол бол танаа л өөрөө 90 хоол шал өөр. Хизээч үүдэж байгаа. За баярлалаа баярлалаа. Та нар ярьж би идчихье. Тэг тэгж. За төрөгөр юу вэ? Ер нь сонирсах. За. Ам завгүй. Одоо би одоо ганцаараа ярих нь цаашаа. За тоглолтуудын болох газрууд маань бүгд тодорхой болсон байгаа. 3 хотоор, 4 хотоор. 4 хотоор манай Сидней тоглолтын маань бүх газар маань бэлэн болсон байгаа. Сиднейгийн маань After Park-ны газар өнөөдөр юм уусаа маргааш баталгаажна. Тэр жоохон оройтсон ягаад л газар олдохгүйс учраас зайлуулах нэг тоглолтоогоо ойрхон газар хийх гэж төлөвлөд. Хажуудах газрыг нэлээ удаа. Дахиад бас нэг өдөр пари болж байгаа юм байна шүү дээ. Диж нэрээ энд байдаг хүүхдүүд юм. Би ч одоо ерөөсөө ингээд бас. Миний тоглолчод ерөөсөө ингээд даалга авахулсан шүү дээ. Тоглолт авцаач. Тийм биз дээ. Тоглолт гэснээс нэрээ одоо энэ Америкийн Холливуудад Pop Diddy хэрэг гэж нэг айхтар хэрэг гарч ирж байгаа шиг байна тий. Тэгээ нилээ эртнээс байсан гэж ярьж байгаа ч гэсэн энэ шиг ингэж бүүн болоогүй. Тэрнээс өмнө нөгөө нэг одоо рэпер хүний баян нөхөр зохицуулсан байсан биз дээ. Тийш нэг шар гэдэг тий. юм лээ тий. зохицуулсан юу гэсэн үг дэрнэ. Лешер хүний хувьд юу гэж бодсон юм гэсэн үг. Одоо тэр танаас салбарын инженер божигнуулаад шүү дээ Америкт. Мэдхгүй тэр Энэ талаа ийм парти Монголд хий гэж бодож байна л. гоогүй би ч Баажи ах бол ер нь Netflix шоунд орсон юм шиг үлээ шүү дээ. Бейбер дүүлчиг байгаа гэдэг. тэр чи одоо ингээд альва юм чи хоёр талтай тий. Хоёр талд ер нь л байж юм хөгждөг. А тэгвэл PDD-ийн тал байгаа. А тэгвэл нөгөө талд нь 50 cent тий. Араа нэг доктор East West-ийнхэн байгаа биз дээ. Доктор Dre байсан үгүйг мэдэхгүй бас ярьж л байсан. Гэхдээ Kendrick Lamar Eminem эднүстэй нэг юм арай нэг real тустай TI эднүс ч юм уу нэг тустай хүмүүс байдаг. Нөгөө тал нэг тийм хүмүүс байдаг тий. Миний хувьд болохоор Чихний талтай. PDD талтай биш байхгүй би. Угаасаа л жоохон бахасаа л West Coast Гэхдээ бол BIG-д бол дуртай гоё lyrically гоё. Гэхдээ бол ер нь миний сонсдог рэпрүүд бол TI одоо Dirty South те Atlanta тэгээ одоо ер нь нэг тийм одоо нэг арай нэг real гаруудад би дуртай. Эмнемийн дуу муу тэр Эмнем бол би нэг амар сонсдог л доо. Гэхдээ би дуртай бол биш. Гэхдээ лаг одоо Монголд одоо Rocket Bay lag тий. Тэгэнгүүт Америкт бол Eminem lag тэгжил хүлээж авдаг. Тэгээд хүлээж зөвшөөрсөн. Тэгтээ бол би бол Eminem амар шүтээд идэггүй.
Ер нь бол миний айдл бол намаа K-pop-ыг эхлүүлж яхад бол би TI-г л хардаг байсан. Одоо тэрийг тэгжэлнэ шүү дээ. PD-ийн тэр паринд очиж байгаа өргөдөж байгаа нь бол тухайн Холливуудын одын нэр хүнд нь ер нь хаана явж байгаа нь тодорхойлогддгоо гэж зарим Холливуудын одод үздэг те гэж яриад байгаа шүү дээ те. Тэгэнгүүт Монголд ийм пари хийдэг од байх боломжтой юу? Байгаа шнэ. Хотлоо. Мэдхгүй. Би очсон яг юмд орох. Гэхдээ юмнууд сонсогч Төөгөө freak show гэ болдог. Би бол тэр нөгөө комединд хэлсэн байдаг шүү дээ. Нөгөө хин билээ манай нөгөө гоё яадаг гарч надад $50 сая өгье ирнэ гэсэн чинь би очихгүй. Дээрээс нь би нөгөө нөхөө онгоноор нь би үлдээнэ гэдэг тийм хүмүүс бол байгаа шүү дээ. яа Гэхдээ яг тийм байж тэнгуутаа тэр идийг ингээд юмд барьцаалж тэнгуутаа ингээд гаргаж маргадаг тийм байгаа. Оросч ч гэсэн одоо Ала Могочовтай хэрэлцсэн хүмүүс бол гартгүй л гэж ярьдаг шүү дээ. Монгол тийм байт юм бол мэдэхгүй. Би бол уг нь бол урлагийн тоон дотор байгаа тийм юм бол мэдэхгүй. Намайг тэгэх юм бол Аалаа шүү. Бэти хот тань. Бэти хот. Тогооч гэж. Энд тэгтээ яг угаасаа жоохон мөнгөтэй зөнгөтэй болоо баятахаар нэг өөр юмсан. Ганц BD-ийг л өөр газар ч байгаа бах тиймэрхүү. Энэ үнцэг байхгүй. Тэр юу гэдэг вэ? Яг тийм амар хагадлаа одоо жишээ нь Монголд за одоо нэг нүгүүл хэлье. Үнэхээр зөвхөн цэвэр урлагаар одоо ингээд бүр овоож оцоотл одоо амьдраад одоо юу гэдэг зүрхний цохилт болгонд нь мөнгө төгрөг орж ирээд байгаа. Яг тийм урлаг хийж байгаа хүн байна уу гэх тээ. Тэгэнгүүт одоо жишээ нь ингээд бас Япончууд яагаад Япончууд гаж юм сэтгэж ийн гэхээр хөгжлийн төвшөнд аюу эрт очсон. Дэлхийгээс одоо юу гэдэг 1.1 бүр хагас би юу тэгж боддог байхгүй юу? Нэг алхам урд гэж ярьж байгаа Япончууд бүр 1.5 алхацсан байгаа байхгүй. Тэгэнгүүт илүүс юм гаж юм сэтгээд өөр юм үзээ те. Тэгэнгүүт маш удаан хугацаанд тэр хүнд одоо гачигдаг дутагдах юм байхгүй. Одоо хэдэн сая доллар ингээд банк мөнгө нь орж ирж байгаа. Одоо тэр лейбл юунаас тэгэхээр ингээд өөдөж эхэлж байгаа байхгүй юм. Энгийн амьдралаас. Тэгэнгүүтээ ийм crazy юмнууд бодож эхлээд яг монголчуудад бол тэр хол байгаа хийдэж тэр чинь бол одоо хүмүүс тийм юм хийгээд байгаа. Тэгээд дахиад нөгөө дээр нэг юм FOMO гэдэг юм дээр нь одоо түрүү хэлсэн шүү дээ. Тэр партинд өргөдөхгүй бол од гэдэг категориос ингээд гарах гэдэг шүү. Тэгэхээр өссөн үсээгөө өргөчихсэн ч гэдэг юм анхаарал татдаг очичоод байдаг. Тэгэл очихлоор асуудалд орчоод байдаг. Яг зөвхөн би ингэж бодож байна. Тэрийг хинч тэгэж одоо ингээд лик хийж задрна гэж бодоагүй л хийж байгаа. Тухайн үедээ. Эрт оройгүй сүүлд ингээд нэг юм гарч ирээл одоо мэдгүй тэр би бол одоо 10 сарын 7-нд болохт яг тэр шүүх хурлын дараа л харъя гэж бодож байна. Justin Bieber-ыг яг тэгсэн юм уу? Тийм шүү. Ярьж тэр чинь ингээд нэг юм нотлогоогоор одоо ямар нэгэн байдлаар одоо бүх зүйл таамагд яваад байгаа тийм таамаг ингээд скандал яваад байгаа ш хүний амаар яриад байгаа. Тэгэнгүүт яг тэгсэн бол амар уус тэ 13 та 16 таад нь ч үлээ. Ой тэгээд зөв бүр 15 ухаан санаанд орохоргүй яриад байгаа сте. Тэгэнгүүт тухайн үед бол хинч задарна гэж бодоогүй. Намайг Justin Bieber шиг болоо гэж PDD гэх юм бол би нэг госоо. Нэг гүрийг сайн бастаараа. Ахоо baby oil гэдэг хаа тэр бол oil болж энэ байлаа. Хоёр baby oil гэж байгаа. Тэгээд бүр амар машин дэлгэд гарцаа. Яа. Justin Bieber. JB гэхдээ DD гаргаж ирсэн юм уу? Ашер гаргасан. Ашрич өөрийнөөс PDD юм байна. PDD л байсан байгаа байхгүй. Тэгээд дам аваад байгаа. Би яг тэр нарийн ширээний үл яг. Тэгэхээр нэг улс ууртай хандаал тэр одоо мэдгүй яг нэг нөгөө хэлэхэд бол биз та монголчууд тэр фэйсбүүкээр шуугалдаад хэрэг байхчгүй биднээсээс хаанаас өөрсдөө л гिचээ гэмээр байгаа. Гэхдээ тэр яг үнэхээр үнэн болоод тэр холбогдсон нэрстэй хүмүүсийн бичлэг нь үнэхээр байгаад байгаа. Одоо хүмүүс бол хамгийн их санаа зовж байгаа нь бол ер нь LeBron James бол амар санаа зовж илээ. LeBron мэн л битгий байгаасаа гэсэн байгаа. За тэгээд нөөний Jay-Z, Beyoncé өөр юу ч бүр өстой. Миний мэдих хамаг бодвол. Сэтгэгийн мэн тоолсон сайхан болоосоо тийм ээ. Тэр нэг LeBron яах вэ? Тэгсэн чи гинт цэцэгийн нэр гараад дунлаа.
Юу дундаас нь Тийм, дундаас нь. яа одоо юм шиг Монголын рэпер цэцээ дунд нь шааж исэн байна. Юу асаалаа штэ юу. Тэр үед бааж явах газараа өгөө цэцэтэй амт явжсэн. Тэр яхаа нэг скандал. Монгол улсынхаа нэр төрийг тэгээд болох гаргаж болж байна. Энэ Монгол гэж ямар ус юу вэ гэдэг хүн хайш тэр нь. 10 сарын 7 шүүх хуралтай гэсэн тийм. Тэгсэн ба тэгс Монгол улс. Тэр нь хаалттай нээлттэй талаар сонсноо. Тэр талаар сонсоогүй. Яг хаа манер ч одоо нөгөө юунд очсон ба детен центрт байгаа. Тэгээд зүгээр л би гуглдж уншсан шүү амар нөгөө DD судлаач шиг шааж шээ. Нэг мэдсэн чинь. Детен центрт байгаа нөгөө watch guard тавьчихсан. Ягаад гэвэл одоо эн чинь амиа хорлох гээд байгаа. Ягаад гэвэл одоо өндрийг авчлаа шүү дээ одоо ерөөсөө. Дэлхийг За тэрнээсээ илүү аимшигтай юм гэхээр Тупакийн захиалагч гэж одоо хардагдаад хэлсэн шүү дээ. захиалга Тупакийг алуулсан захиалагч. BIG хоёрын. Тийм BIG хоёрын. Эмнемийн дуун дээр гарч ирлээ шүү дээ. Эмнем өөрөө дуун дээр ирлээ. Тэгээ бүр хардагдаад эхэлчихсэн. Надад хэлж хүмүүс. тэрэн дэхтэй бас юу юм дагаас яриа юм сте. Одоогор гэтээ яриа гэтээ одоо тэр нь бас Тэгтээ эмнемийн дуун дээр эмнем өөрөө дуулж байлаа. Юуны тэрний талаар кино байдаг шүү дээ. Моторс Бэйжин кино илүү, Тупакийн кино илүү. Тэгээ яг тийм кино байдаг. Ингээд араас нь мөрдөөд олж чаддгүй. Үнэн худлыг мэдгүй нөгөө буудцсан гэж сэжиглэж байгаа хоёр хүний чинь нэг нь бол чадчихсан. нэг нь баригдсан. Нэг нь баригдсан. Баригдсан. Тий. Тэгээ одоо тэр л юм яриул ярихгүй л ярихгүй. 1999 он лөө. 99 үлээ 98 онд сая долларын захиалгын алга. Хэдэн 96 нөхөө өстэй. Биш 90 эд юм байна. За оны нь бол сайн санах. Тэгээд тэрийн DD Тухайн үеийн сая доллар. Тэрний захиалагч нь DD гэдэг одоо тийм Давхар тийм юм. ямар азар энэ G-Mid мэцэр огтой би нэг Захиал тоогдох юм те. бас тэгтээ бодсон шүү дээ. Чи цэцэг бодчих би хэдэ мөнгө нэг сая төгрөг хүн Төгрөг юм уу? төгөө очоо бууцсан байж. Сая төгрөг явцсан байдаг шүү. Ер нь бол тэгтээ цэцэгийн сорив баг G-гээс ин төгөөд мөнгө төлж байгаа нохоонд. харлах хэрэгтэй шүү бас. G тэ харснаа энэ уцаа ирээдүйд надад дийслэх гэсэн. Нэг хазуулч löөгөө. Гэхдээ тэр манай нохооч учраас хөөх юм. Би гуруулаж явах юм. Юу даад байгаа сандраач байгаа. Яг юу хийгээд байгаа мэдэхгүй шээ. Нохоо тэгтээ мэддэм билээ шүү дээ. Би ингээд сандраад ороод тэгээд яг уухаас хаалгаад дуурна гэж хэлсэн чинь маа нохоо нэрнгээсээ ээж аваарын унтлагын өрөөний орны цаагаар ороод ингээд доогор нь ороод хөвтцсэн биш нуугдцсан биш. Нохоо тийм амар зөнтэй ухаантай. Тэгээд ерөөсөө төд хөдөлгөө түн ингээд хараад дуургаад. Тэгээ төд хөдөлгөө нохоо нүгсэн дээ. Чаваас зайл. Явц юм уу? Тэгээ ер нь хөгжсөн надтай 13 жил хамт. Оо за. Төгөө маа саяхан нэр хормээсэн баяр үргээ. Болоо. Ерөөсөө гоё Гой болсон. хормээсэн байлаа. Хормостой гоё. Хормээгээд хормынхаа дараа гоё бал сарын аялал тэгээд Европоор явж ах шиг байсан те. Тэ Европ биш зүгээр Итали л оршоо. Их нэрийн очиж үзхийг сонирхсан газар тэгээ пиза. Хэдэн жилийн дараа ер нь хоёр нийлчээд хормоо хийвэ. 11 жил. Албан ёсоор гэрэлтийн баталгаатай яг 10 дахь жилийнхаа 6 сарын 30 битүүр 10 жилийн ойн өдөр хөх тийм. Дашны машины балжин өдөр биш. Зүгээр л 10 жилийн ойгоороо ойн дээрээ л хичээл хийсэн. Өдөр судар хараагүй. Өдөр өдөр хараагүй. Амар гоё хөрөн болсон гэл манай ихнэр юу сонсож санжаагийн өөр авсан шүү дээ. Тэгтээ ингэж л хөрөм хийх юм байна л гэл манай. Би бас манай он битэр сонсч л ингэж л их. Дандаа тэр төгөг үнцэг бүр амар гоё. Энэ бол бит хоёрын спешиал өдөр. Тэгээ бит хоёрын бусад хүнд зориулаагүй. Бит хоёр өөрсдийнх нь дуртай тэр үнцэг бүр яг үнэн бохгүй юу? Тэгвэл даавын чи хөрөн болох бид гэсэн шүү дээ. Ер нь болдох юм. Тэ төгөг Тэрний маа тэрийг урахгүй болохгүй. Энэ маа энийг урахгүй болохгүй. шал тарихгүй тэрний тэрийг уулгах гад би ярьж тэр яг үнэн бохгүй. Ээж одоо тэгэл энийг мэдгүй эргэн тойрон явж байгаа үзгэл бол гэхдээ ээж одоо жишээлбэл тэтгэвртэй гарцсан шүү дээ ээж хоёулаа тэтгэвртэй гарцсан. Тэгэнгүүт нөгөө тэтгэвртэй гарсан компанийнхаа хүмүүсийг өрнө гэдэг юм. Яа. Үгүй одоо тоо тэтгэврт гараад нэг нь бараг 5 6 жил болж нэг нь 2 3 жил болж тий тэр урахгүй би энэ бит хоёрын баяр учраас бит хоёр урахгүй тоо хоёр би тоо хоёрын өөрийнхөө ингээд яг таньдаг мэддэг гэж байна ш би өөрөө дотны найз чинь ийм хүмүүсийг л ингээд Чи таньдаг тэр хүмүүс чамд. тэр хүн намайг тань би тэр хүмүүсийг сайн байхаа гэж минь тустай минь таньдаг үнэлдэг ийм хүмүүс л бит хоёрын баярыг
хуваалцах байгаа юм чинь ирээд хуваалцах. Тэрнээс би тэр хүмүүс зориулж дуу хучин морин хуурч нийтийн дуучин мууч авчир дуулуулахгүй. Одоо тэгээд тийм дандаа л бит хоёрын дуртай хүмүүс ирсэн. Цэцээ, Royal Hertig, Молдаах, Чукаах, A-Sound, Chojo, Lumino, Татар дандаа миний бит хоёрын дуртай. Тийм хүмүүс ирээд өөртөө гоё кафетай амар гоё баярлал. Тэр гоё мэдрэмжийг хамтдаа та нартай хуваалцмаар байна. Хамт ирээл баярлал. Тийм л юм. Тэгээд гулаас би яг төгөө хэлжсэн баг. Тэр бас яг ялч үнэн багтай. Залуудаа ангууд хоёр талаас эцэг эхчүүд нь гаргаад хөрмөж байгаа болохоор тэр хүмүүсийн амар өөрсдөө хүсэл нэг шийдвэрүүд ороод сая ч юм болохоор төөгөө өөрөө их нэртэй гэж төөгөө өөрсдөө бүх юмаа гарч болохоор өөрсдийн шийдвэр илүү хүчтэй. Тэрийг бол яг тэр бол яг үнэн баг харагдсан байх. Тийм хөрөм. Тэр бол үнэн домен гэдэг. дөнгөж нэрээ 20 гараад Цэцэн хөрмөө хэлв. Хийгээгүй. Хийгээгүй. Хийнэ гэж боддог уу? Мань готлоо ш. ирэх жил. Манай ихнэр турж агаад Чи өдрөө сонгочвол болох ихнэр чинь айгуу сарын тураад байгаа. Сая 10 хил турсан шүү дээ. цэцгийн ихнэрд одоо л үгийг авчлаа хизээ юм бол та. Нөгөө хүн хажуудтайгаа байдаг гэдэг шиг анхмаа турсан байхгүй. Тэгсэн чинь анхмаатай чи энэ хоёр ч бүр амар найзууд байхгүй. Үнэхээр найзууд. Айл ингээл түн тан ингээл бүдэг амар сайн найзууд байхгүй. Тэгсэн чинь анхмаа турсан чинь манай ихнэр бас дагаад турсан. Нэр ингэсэн. Энэ хоёр амар турсан. Анхмаа одоо хэдийл турсан бөмбөд. Манай ихнэр л 10 ил турсан. Тэгэхээр хинтээ нийлнэ гэдэг чинь яг үнэн байхгүй. Архич үнтэй нийлэх юм бол хамт нийлээл архи хүн. Одоо нэг ийм фитнес явдаг хүнтэй нийлэх юм бол фитнеснээ л нөлөөлнө. Тийм болохоор янгууд яг анхмаа манай ихнэр нөлөөлж байгаа байхгүй. Тоор хэрхэн яаж энд нөлөөлж байна одоо? Бид хоёр ч ямар нийлэхгүй шүү дээ зүгээр. Чи нэг надад нүдэлд туурс мураадах та чи. Хоёулаа нөлөөлөд ингээд микрофоны ар сууж байгаа юм байна. Чи надад нүдэлд би одоо ийм юм боогоос хаяа. Хоёртой яг нэр ингээс харьцуулахад бит хоёрын нөгөө хамтдаа өнгөрүүлж байгаа цаг хугацаа бол үнэхээр маш баг. Тийм ба. Яг occasionally одоо ингээд цэцгийн тоглолт, миний хөрөм, цэцгийн аялын тоглолт ийм юм дээр замруу ингээ окей тгий. Та хоёр ч юм бол ингээд энэ банк амьдралын турш өдөр тутам юу яаж ингэж юм шүү дээ. Тэгээд битээр яг нөгөө хэрэгтэй үед хэрэгтэй цагт нь бие биендээ байж идэг юмнээс шүү. Өдөр бол бро чи хэрэгтэй байна ингээ. Тэгэхгүй л өдөр болгон яриад ингээд ивэл нэг юмд нөлөөлөх магадгүй яг хөө цэцээ илүү нөлөөлж ивэл битээр жим хийц явж явах байх. Эсвэл битээр амар ууцсан л. Би нөлөөлж яасан. Юу болж ой дээр цэцээ авч яацтай. Ханог нэслээ цэцэг хөдлөж чаацсан. Тэгээд байж явах. Тэгэхээр яг хөө тэгж нөгөө нөлөөлөх юуг л байгаа да. За баярлалаа. Өнөөдрийн маань подкастын ерөнхий ивент итгэгчээр Nomads Bar and Grill тоглолтын маань ивент итгэгчээр Ashana Airlines, TP Entertainment, Mongolia Road болон Mods виз зуршлын агентлаг мөн Bentors аяллаа компани манай тоглолтыг ивент итгэн энэхүү Австрали туурыг хийж байгаа. За манай подкаст маань одоогоор хэдийн цаг 30 минут болсон байна. Хэдүүлээ одоо ингээд тоглолтынхаа талаар нэг дахин нэг дэлгэрэнгүй мэдээлэл хүргээд подкаст өндөрлөх ба. Хичнээн дуудуулагдах бай. За ер нь бол би 20 дуу дуулна. 20 дуу дуулна. Дундуур нь анхмаа 5 дуу дуулна. Тэгээд 25 дуу. Би нэг 7 жоок ярина. Тоогтоо 30 минут ярина тий. Тэгээд яг хуу тоглолтын хувьд гэвэл нэг анхмаа манай төөгөө хоёр маань манай тоглолтод оролцсон хүмүүс яхан сэтгэлээрээ ирж яасан эхнээс нь дуустал нь байсан харсан. Тэгээд биднээс бол энэ тоглолт хийсэн хүмүүс тэгээд гол нь хилээд байгаа тий. Чанараа одоо ингээд юмны босхийг ахиулъя. Гадаадын тоглолт гэхээр л нэг юм жижигхэн бөхчм газар тэгээд сонин дууралтай юм гачин газар хийхэ болёо. Цаахан монголчуудаа юм үзүүлье тий. Бас ашиг гэж байна. Гэхдээ win-win байх хэрэгтэй. Үзэж байгаа хүн жаргах хэрэгтэй. Тэгээд Солонгосын тоглолт бол маш амжилттай болсон. Одоо тэгээд энэ Австралийн тоглолтыг маш амжилттай болгох юмн дээр бол Тэ одоо тэнд бол одоо BRB гэж төлөөлөх хүн байж байна. Тэнд бас нэг энэ үнийг одоо нэр гарна. Ямар ч байсан биднээс бол бэлэн бэлтгэлтэй байгаа. Тэгээд уулзцгаая. Тэгээд ярьсан юм байгаа. Очиж газруудаа үүссэн үнэхээр зохион байгуулалттай гоё тоглолт болно. Ардаа лээд дэлгэцтэй ингэн тэгээд
Одоо нэрнгээсээ нэгэн үчиг сайхан өнгөрөөцгөө ёо л гэж хэлье. Чанартай юм уу? Чанартай юм уу? Чанартай юм уу? Юу ч чанар шүү дээ. Юу л вэ чанар байна. Чанартай өөрөө чанар цэцээ гэдэг. Чанартай инээ. Чанартай юм сонсч инээ. 9 сарын 28-нд. Энэ бол чанартай подкаст аа. За баярлалаа. 9 сарын 28-нд Albert Palace, мөн 10 сарын 4 Perth, 10 сарын 5 Melbourne, 10 сарын 6-нд Brisbane, Цэцээ and бэлгээ тоглолтоор уулзцгаая. Түр баяртай. Cheers. Peace. За одоо ууж болох уу? Йоо бүр Одоо хүнээрээ байж. Усуусаар байгаа. Билгээ гаргаж ир одоо. Ямар дуу байж одоо.